За ер нь албаны болон улсын нууц ингээд тамга тэмдэглээд за бас зах цухаас нь ярих шиг боллоо тэр 20 сая доллар энэ төргээ те зөндөө их юм бий л дээ. Тий. За тэгээ энэ хуулийг баталснаар одоо арай дээрдэх нөхцөл байдал бий болох уу? За засгийн газрын хэрэг хэрэг даргын инквайри сайдын ярьж байгаагаар бол нөхцөл байдал бол маш хүнд байгаа юм байна. Энэ засгийн газар одоо нэг барьцаанд орсон юм шиг ингэж ажиллаж байгаад бол маш их харамсалтай байна. За энэ чинь Монгол улсын Монголын ард түмэн өөрсдөө барьцаалгаж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ авилга, энэ албан тушаалын хэрэг, энэ их олон мөнгөний дүнтэй хэдэн их наядаар нь ярьдаг. Энийг тэгээ нууцын тамга дараал тэгээ ярьж яадаг. Дараа нь энийг улс төрийн хэрэг болгоод хоорондоо наймаалцж яадаг. Ийм юмнаас гарах боломж бололцоо ийм юм байна уу байхгүй юу? Итгэж найдаж болох уу? Ямар байна? За, Гамбат гишүүний асуултанд хариулъя. Инквайри сайд. Харин тэгхгчл одоо энийг төрийн болон албаны нууц гэдэг зүйлийг байхгүй болгож. Тэгээ засгийн газар дур зоргоороо одоо тэнд юуг нууцлахгүй мэддэг байдлыг халаад улсын их хурл буюу ард түмний төлөөллийн дээд байгууллага төрийн нууцыг хуулиар нэр зааж баталдаг. Ийм болгож байгаа. Нэгэнт улсын их хурл хуулиар баталчих учраас одоо гүйцэтгэх хэрэг мэдээлэл засгийн газрын төвшөнд ямарваа нэгэн сайд дарга дур зоргоороо ямар ч юмыг энэ хуулиас гадуур нууцад авах, нууцлах ард түмний мэд хэрхийг хаах боломжгүй болох гэж байна. Хуулийн ерөөсөө гол зорилго нь юм. Энэ хууль батлагдсанаар 800 гаруй албаны нууц 10 жилийн хугацаанд байсан нууц ил болж байгаа. Засгийн газар бол авилгатай тэмцэх бодлогын хүрээнд санаачилж оруулж ирж байгаа хамгийн одоо том хууль бол энэ хууль. Би хууль зүйн дотоод хэргийн За, инквайри сайд гүйцэж хариулъя. 1 минут. хууль зүйн дотоод хэргийн сайдаар миний хувьд 2025 оны 11 сард томилогдсон. Томилогдоод 14 хоногийн дараа энэ хуулийн үжил баримтлалыг би баталсан. Төрийн одоо нууцыг энэ албаны нууц гэдэг юм нууцлалдаг юмнуудыг болио гэж. Энэ хуулийн үжил баримтлалыг 2025 оны 11 сарын 19-ний өдөр баталсан байна. Та бүхэнд тараагдсан материал дээр харагдаж байгаа байх гэж үзэж байна. Тийм учраас зөвхөн одоо хэрэг учрал ярихаас гадна энэ авилгын гэмт хэргийн үүр уусгай шалтгаан болсон нууцлж байгаа тулгай хийдэг энэ суурь шалтгаан болсон тэр нууцлаад байсан хуулийг нь өөрчилж сая хэлсэнчлэн 800 гаруй тэр албаны нууц энэ тамгатай байсан зүйлийг ил болгох гэж. Улсын их хурлаас гадуур засгийн газар ямар ч дарга нууцлах боломжийг энэ хуулиар хаах гэж.